Эхэлсэн шүү. За санаа цэнгэр байгаа. За дэвшгийн зам хэлбэг нөлөөлөг макро орчны хүчин зүйлсийг тэгээд басан байгаа. Тэгээ макро орчны хүчин зүйлс нь тэгэхээр тухайн одоо baby boomers үеийнхний соёлын соёл нь макро орчинд нөлөөсөн гэж бодож байгаа. Тэгээд хоёр дахь асуулт нь болохоор baby boomers үеийн классик Harley Davidson-ийг худалдан авалтын мэдээлэл худалдан авах шийдвэр гаргалтын үйл явцыг тайлбарласан байгаа. За тэгээд энэ болохоор baby boomers үеийнхний хүсэл сонирхол сэтгэл хөдлөлд зориулж хийгдсэн. За тэгээд тухайн үеийнхний худалдан авах чадвар болон нийгэмд үнэлэгдэх үнэлэмжүүдийг авч үзсэн байгаа. За тэгээд сүүлийн 10 жилд Harley Davidson-ы бизнес уналтанд орсны мянганы худалдан авахтай худалдан авах шийдвэр гаргах үйл явцтай холбоонд тайлбарлана гэсэн асуулт байгаа. Энэ болохоор мянганы үеийнхний худалдан авах шийдвэр гаргалт нь агсан буюу baby boomers үеийнхний хэвлээ мэд санагцнаас үүдэж авах сонирхол нь бага. За тэгээд үүний хувьд арай бусад брэндүүдээс арай илүү үнэтэй. Тэгээд загварын хувьд болохоор илүү уламжлалт. За тэгээд хуучинсаг маягтай буюу дуу чимээ ихтэй шатхуун зарцуулалтыг шалтгаан нь дараа үеийнхний худалдан авах сонирхлыг бууруулсан гэж үзье. За дөрөвдүгээр асуулт нь болохоор 1981-ээс 1996 оныхны ингээд нөхцөл сонгоод илүү тав хүчтэй эдийн засгийн хэмнэлттэй байгаль дээлтэй байдлыг хэмнэлтийг нь ингээд судалгаагаар зэрсэн. Тэгээ яг үүнийний чиглэсэн үйл ажиллагаа явуулаад ингээд насжиж хөндлөж байгаа энэ үеийг компани яг энэ халуун чиглэсэн тийм үйл ажиллагаа явуулаад илүү төхөөрөмжтэй гэж харсан байгаа. Тэгээ энэ болохоор энэ болохоор ингээд жишээ гэх юм бол хэрэглэгчдэд ингээд эрхлэлтийн түвшний загвараар туршлага хөрөнгөлүүлэх ингээд анхны хэрэглэгч нарт ингээд юм боловсруулах зорилгоор туршлага хөрөнгөлүүлэх боломж олгоод жилийн дотор ингээд илүү юм сайжруулсан загвараа ингээд гаргаж өвөрмөц зүр төрөх ингээд гадаад байдлаас илүү ингээд энэ илүү татвартай эдийн засгийн хэмнэлттэй байгаль дээлтэй их хөвлөж гаргах юм гэж байна шүү дээ.